Ээжээ, хүн таныг санаж байна. Элэг зүрхэм нэмтэрч сэтгэл минь сэмэрцэн. Хоровоо гэдэг уудамч хэлээ, хотол гэдэг өргөнч хэлээ. Хоёрхан чавхдсан уянгатайч хэлээ. Би танаараа дутж байна. Тарьсан цэцгнийхэн та өөрөө үндсэн болохоор ээж. Таныхан үлдээсэн амьдралын би өөрөө үргэлжлэл болохоор ээж. Аавал та хоёрын боргохон амьдрал донд хэрсүүхэн өссөн болохоор ээж. Амьдралын нэг хатууг ажрахгүй дээ. Бүү санаа зовхгүй дээ. 20 хэдтэй залуу наснд өвөр дээр нь ургасан цэцэг юмсан гэж хонгор жаахан жив үгэн дандаа эрхлүүлсэн. 20 хэдтэй хүний эцэг болчхоо ижигийн юунд зовоон гэж хаяа бостаас нүж зэмлдэгсэн. Хүнтэй хандлаж хүүтэй болоход ичийн дэрэгт байсан. Хүний адаг болж арчаагаар нь алдаж явхад ичийн намайг туссан. Хүүгийнхээ сайхан амьдралыг тэнгэрийн үнэтэй таал зөвсөн хүрч болдог юм аа. Оргил бүхэн гэж төвчээ урам бүхнийг таал надад шавьсан. Уулас улсын тэргүүнд буурал суух цагаар урт хархан эзгэнд нь насны хэрэг чуулгыг залуугаар явсан та ичээ. Онгон утгаан өрхөд үрдээ яарсан эрэхтэн учрах энэ хагцлыг уртаас зүгнэж мэдээ болов. Яавал амьдрал хон хородж гинэ хүүгийн чинь гэж амтэн хүмүүс яриад байгаа. Алдгүй алжаач магадгүй гэж лам хооргон айлтаад байгаа. Амби хован байж төрүүлсэн болохоор алгуулынхан амьсгалаараа хагаавал ягаавал алдаж энтхийн цагт хамгийн түрүүнд уучлдаг нь ачлал хонгор ижийн байлаа. Амжилт бүтээлийн оргилд хамгийн түрүүнд уран хайрладаг нь аяа миний ээж л байлаа. Асгартал ойлсон нулимсны хамгийн гашуун ижийн тухай харуулсан байлаа. Амьдрал ухаалын уртын хагууд хамгийн дээд нь ижийн хэлсэн сургаал байлаа. Ээж та минь сүүдрийн дагуулсан амьдралын эхлэлээ. Ээж та минь сүүтэй ганцхан шүтээ минь билээ. Хүн дандаа хайртай